За тэгээ бүх насныхан оролцох боломжтой гэдгээр онцлогтой. Хоёрдугаар гэх юм бол нөгөө анхлан хичээллэгчид одоо бүсний ангидал гэдэг маань бол ерөөс анхлан хичээллэгчтэй цагаан бүснээс эхлээл за тэгээд шар хөх. За тэгээд purple буюу ягаан хар бор гэдэг ингээ бүсний ангидал нь өсөө явдаг. Хичээлсэн жилээрээ гаргасан амжилтаараа өсөө явдаг учраас бүсний ангидал маань бол яг анхлан хичээллэгчид анхлан хичээллэгчтэйгээ өрсөлдөх боломжтой гэдгээр онцлогтой. За ингээд 34 кг-ын жингийн дараагийн барилдаа үзэгчтэй жуниор буюу 11-аас 12 насны ангиллын 34 кг-ын жингийн барилдаа шар буюу улбар шар бүсний ангиллал энэ бол за Мондо Бижижигтэй минь тамирчин Нямхүү. За энэ улаан бүстэй барилж байгаа тамирчин бол Нямхүү. За төлд өрсөлдөж байгаа шинэ өдрөх тоожны тамирчин Сод үлэг Содулыг Нямхүү хоёрын барилдаа одоогийн байдлын Нонавог барилдаа үргэлжлээ явуулж байна. За хоёулангийн сануулж гэнэ үү? За тийм байна. Хоёуланд торгуул ирлээ. Актив. За хин одоо мэхийн хөлбөр хийх байгаа учраас төгтөө барилдаа гэсэн сануулгыг шүүгч буяндлаар хоёуланд нөхсөн. Баруун гарын гэрээр заваад тухтраг удагдсан. Хутгсан хутгангууд нь утгааг нэг хавриулах гот дуудсан. Угсгээ дотор итгэн өгсөн. Дутуудлаа. Доктор шуудаад хөл цөмрөө ороод ирэнгүүт нь хавирсан. Нааж хавирах гээд байна. За нааж хавираад өдгөө зөксчтэй юм билээ. Нямхүүгийн хувьд бол за 2 дугаар дөргийн барилдаанд өрсөлдөгч одоо нааж хавирч өдгөө зохиод тегтаавнаар оноо аваад улмаар одоо тэрийг амжилттай хамгаалаад ялт байгуулсан. За шахаа явсан баруун ангир зүүн ханцаны барь заваад шахаа явсан. Дотраг удагдсан. За хоёр талдаа тосгуулж нааж хавраад байна. Сод үлэг. Шинэ удрах жижиг клубын намчин сод үлэг. Барилдааны цаг дуусахад 50 секундын хугацаа болсон. За хин нь активтай буюу торгуултай байгаа. За тэгтээ барилдааны эдвэнж болон техникийн оноо аваагүй ийм тэнцвэрхэн барилдаа үргэлжлээ өгж байна. За хөлийн шүүрээд угсгээд урдаа тавьсан баруун хөлийн шүүрээ тэндээсээ дамжиж тектавны 2 оноо аваад маунт аваад 4 оноо аваад онооны харьцаа 6 тэгээ харьцаатай болоод холдоод ирсэн. За одоо бол цаг дуусж байгаа. Цаг дуусахад 18 секундын хугацаа үлдчихсэн. Цаг бол тун баг үлдсэн байна. Хоёр хүн барилдааны цаг дуусахад онооны харьцаа 6 тэг. За үндсэндээ нэг 2 минут 30 секундын хугацаанд тэнцвэрхэн барилдааныг үргэлжлүүлж яваал тэгээ цагийн төгсгөл дээр оноо алдаад ялагчлаа да. За тун дурамжхан байгааг харж байгаа усад үлгийн үед бол Сэгшин 4 кг-ын жигийн дараагийн барилдаанд улаан талаас Гарудаг тэмэн тамирчин Аз Жаргал хөх талаас шинэ удрах жижигзүү клубын тамирчин Хүсэл Эрдэнэ. За шинэ удрах жижигзүү бол одоо Сэлэнгэ аймагт бэлтгэл сургуультай хэлэгдэг ийм одоо хөдөө орондод байгуулагдсан бас жижигзүүгийн шилдэг клубүүдийн нэг. За шууд гард авсан Аз Жаргал. Ханцуу атгаад за өрсөлдөгчийн 2 ханцуу дээрээс зүгдээд өрсөлдөгчтэй зай өгөхгүй барилдаж байна. За эсэргээрээ Хүсэл Эрдэнэний хувьд бол Ингэрлүүн тулаад зайгаа аваад за одоо эндээс дамжаад картыг задлах гэж оролдох баг. За шууд гард чигмгийн хөлбөр шилжсэн. Гар бол тэнэлэг татаж чадаагүй байгаа. Мэхийн хөлбөрт бол шилжсэн байсан сая.
За ууцаар нь тэр өндөгөө босоод ирсэн атсангууд нь хүчний нисрэг гэдрэг дараад тэг дауныхаа 2-1 авсан. Босоогоос өрсөлдөгчөө унагсан. За өнөөний харьцаа 2 тэг харьцаатай болж ирсэн. Хүсэл эрдэнэ 2 оноотой барилдааг өгшөөчлөж байна. Гарууд актемийн тамирчин Аз Жаргал, шинэ удрах жижигцүү клубын тамирчин Хүсэл эрдэнээр барилдаж байна. За гар толгойг нь холбож тэрж багалж аваад хөлийн авчдсан гарттай. За хамгаалж барилдаад шүүгээд идвэн жигсэн. Актив өгсөн. Торгож байна. За торгуул маань 2 3 болоод ирэхээр торгуул тутамдаа оноо болоо явчихдаг. За тэгээд эхлээд 1 оноо өгөө дараа нь 3 дээр нь 2 оноо өгөөд 1 оноо ахиа явчихдаг. За тийм учраас бас жижигцүүгийн спорт төр бол торгуул бас чухал үүрэгтэй. За барилдааны цаг дуусах 30 секундын хугацаа үлдсэн байна. Хин нэг активтэй байгаа одоогийн байдлаар бол илэрхийл хамгаалаад байна да. Хүсэл эрдэнэ. Сүүлийн 10 үлдсэн. Маан давх боломжтой байрлалсан. Тэгээ толгойг нь ургалцсан байгаа. Дайрсаар байгаад мушгаад дээр нь гарсан. Гэхдээ хараахан оноо бол байхгүй байсан. Сви Фергсенгээ 2 оноо өгсөн. Онооны харьцаа 4 тэг болоод оноогоо цагийн төгсгөлдөр холдуулаад. За ингээд хөх талаас гарч барилдсан. Шинэ удрах жижигцүү клубын тамирчин Хүсэл эрдэнэ өрсөлдөгчөө яллаа. За Чандман гэрэл дэвжээний тамирчин Сүхбат. За шинэ удрах жижигцүүгийн Содулэг нарын барилдаа хэлсэн. За Улаанбастай гинийхээ ангир дээр одоо Монгол улсын төрийн далбаатай энэ барилдаж байгаа хүү бол Чандман гэрэл дэвжээний тамирчин Сүхбат. За түүний өрсөлдөх Содулэг шинэ удрах жижигцүүгийн. За хин актив идэхгүй барилдаж байна, барилдаа ихгүй байна гэд актив хингинд актив ирсэн. Ангир ханцууны барьцтай барилдаа үргэлжлээ явж байна. Суугаад үрсэн, сууж өрөөд тутсан Сүхбат. Хавирсан. Хавраад тутсан. Одоогийн байдлаар хингийн оноо аваагүй барилдаа үргэлжлээ явж байна. Тэнцүүх үргэлжилж байна. За ангир барьсан дээрс татаад өндөгөө босгоод ирсэн. За яг энэ өрсөлдөгчөө одоо дэвжээний сөндөрөл татаж босгож ирэх чинь хүчтэй одоо дэвжээн дээр хайж болдоггүй. За ингэх юм бол одоо бас өрсөлдөгчөө гимтээх үз хэмжээний доорлох хийсэн гээд торгуул ирдэг юм байгаа.
За ард гарцсан байна. Маунт авах боломжтой доо. Сарматад маунт авах боломжтой байгаа нэ. За ингээд сод үлэг өрсөлдөгчөө 5-гийн харьцаагаар илрүүлээ. Америк нэгдсэн улсын тамирчин Джеймсон Коусэн Канада академийн тамирчин. За түүний өрсөлдөгч төгсөж яргал шинэ ударгач жижигцүү клубын тамирчин. Шууд гард авсан. Хөлийн хоёр өсгийн дөрөсөн татаад Свиферк гээд дутсан. Джеймсон Коусэн. За Канада академийн тамирчин Америк нэгдсэн улсын иргэн Джеймсон Коусэн гард автсан. За шинэ ударгач жижигцүүгийн төгсөж жаргал гардыг задлах гээд ийм барилтаа үргэлжлэж байна. 37 кг хэмжээний барилтаа энэ бол. За бүсний ангил нь бол шар бүсний ангил. За 11-аас 12 насны шар бүсний ангил 37 кг хэмжээний барилтаа. За ингээд өрсөлдөгчөө цагаас өмнө ялж байна. Джеймсон Коусэн өчгөнхээр яллаа. Хүсэл эрдэнэ Мондо Бижижигийн Батнасан шууд үрсэн. Бараж рөндөрс баруун гэртгээд зүүн үрсэн. Зүүн босоо үрсэн. За текдаун хийж босоогоос өрсөлдөж явнагаж 2 оноогоо авсан. Онооны харьцаа 2 тгийн харьцаатай болж ирсэн. Батнасан. За тэгээд ихвийн хажуудалд гараад сайд авсан. Маунтны 4 оноогоо нэмж авлаа. Онооны харьцаа 6 тгийн харьцаатай болж ирлээ. Онооны харьцаа 6 тэг. За хадас зүтгэж дохоод 2 нь аваад за өсөл эрдэнэ сая тектауны 2 нь авсан. Онооны харьцаа 9-2-ийн харьцаатай болсон. Оноо ойртсон. 9-ээс 9-2 болгож ойртууллаа. За Батнасангийн хувьд бол эхэлж тектаун хийж 2 нь аваад тэгээд тэндээсээ сайт хийгээд 3 оноо аваад маунт аваад 4 оноо аваад 9-ийг болгоцсон байсан. За 9-ээс тун
Батнасан тэгдаун хийж сая босоос өрсөлдөгч унгаж 2 авснаар орны найрцаг 9-2 бол ойртуулсан. Минутын хугацаа үлдсэн. За одоо 1 минутын хугацаанд за ингээд цагаас өмнө өрсөлдөгчөө техникэлтэй байдлаар ялж байгаа юм байна. За Роман Кравцов Нямхүү нарын барилдаан. Байкал Житсүгэн Роман Кравцов Мондовичигийн Нямхүү 34 кг хэмжээний барилдаан. Шар улбар шар бүсний. За жуниор бие 11-аас 12 насны ангиллын барилдаан. За Нямхүүгийн хувьд бол одоо босоогоос тейктаун хийж оноогоос салгах боломжтой. За хэвтэй барилдаанд бол энэ хоёрын хувьд бол Роман Кравцов бас илүүрхэх магадaltaй ийм барилдаан болно доо. Сугцсан гарын нургал өмнөөс нь чихаа явсан, тосгуулаа тавирсан тейктаун хийсэн 2-1 авсан. За мэдээж одоо босоогоос барилдаан үргэлжилсэн тохиолдолд Роман Кравцов барилдааныг хошуучилж байна. За энэ бол ингээд аваргын алтан медаль нөлөөг барилдаан юм байна. Өсвөрийн насны жуниор буюу 11-аас 12 нас. За өсвөр дотроо бол одоо инфант, жуниор, жувенли гэдэг дотроо бас 6-аас 7 насны ангилалтай байдаг. За Нямхүү ямартаж тейктауныхаа 2-1 автсан. За одоо хэвтэй барилдаанаас бол Нямхүүгийн хувьд их сайн хамгаалт юм бэл энэ гард алдсан байгаа тохиолдолд өрсөлдөгч нь гард авцсан байгаа. За хэвтэй барилдаанаас Роман Кравцов бол мэдээж илүүрхэж барилдах нь тодорхой. За босоод ирсэн. За ахаад 2-1 авах боломжтой доо барилдаа үргэлжилж байгаа. За Эдвэнж идэвхтэй барилдсан гэдэг. Манай болох улс хэмжээний мөхийн орлого үйлдэл гаргасан гэдэг үндслээр Роман Кравцовд Эдвэнж гисэн. За ганцхан үрээд тейктауны 2-1 авсан. За босоогоос барилдах юм бол мэдээж Нямхүүгийн хувьд даваа талаа одоо салаад барьцаа задлаа босоод ирмээр байна. За ард нь гараад маунт авах боломжтой шүү. Маунтыг л алдахгүй баймаар байна да. 2-1 авцсан. Ханаа найрцаа 4-2 болсон. Маунт авцсан. 6-4 боллоо. Минутын хугацаа үлдлээ. За илүүрхэж явж гаад ердөө 10 секунд дотор 6 наалдчихлаа. Одоо дамжаад боохмгийн хөлбөр шилжсэн байна. За одоо нэг хоёрын барилдаан задраад босоогоос үргэлжлэх юм бол Нямхүүгийн хувьд бол оноо авах боломжтой болж ирэндээ. За боохмгийн хөлбөр шилжсэн. За боохмгийн хөлбөрөөр ялтыг авж байна. Орос улсын Байкал Житсүгэн дэвэн дамжин Роман Кравцов. За ингээ яалтчгүй одоо хэвтэй барилдаанаас бол илүүрхлээ сая. Тэгэхэд Нямхүү бол барилдааныг хөшөөж хожиж явсан. Тэгээд харамсалтай. Одоо ялагдчихлаа да. За ингээд энэ жин даваргын алтан медалийг Роман Кравцов, мөнгөн медалийг Мондовичигийн Нямхүү, за хүрэл медалийг Шандман өргөлийн Сүхбат. За тэгээд шинэ бадрахын сод үлийг нар хүртэж байна. За энэ Джеймсон Ковсон Гаруудагт тамирч Америкийн улсын иргэн. За түүний өрсөлдөгч шинэ бадрахын Тэнгис. За гардын задлангууд нь шууд өсгөн дээрс нь татаад Сиф иргээд 2-1 авангуудаа дамжаад боогмгийн хөлбөр шилжсэн. За яалтчгүй одоо техник жинхэнэ жижигцүүгийн техникийг бол харуулж байна да. Оноо найрцаа 6-ыг болсон. Улаанбаатарын тамирчин, Америкийн улсын тамирчин Джеймсон Ковсон.
Сонирхолтой барилдаа үргэлжлэн явагдаж байна да. За энэ бол 37 кг жингийн барилдаа явагдаж байгаа. 37. За 37 кг жинд бол нийтдээ 8 бүх барилдсан. За энэ бол мөнгө медаль нөлөөх барилдаан. За ялсан нь одоо Мондо Вижичигийн Батнасантай аврагын төлөө барилдана. За боохмгийн хэлбэр шилжигдсэн байна да. Джеймсон Ковсон 10 тгийн харьцаагаар барилдааныг хөшөөчж байгаа. Илтэлүүрч байгаа. Барилдааны цаг минут 28 үлдсэн байна. Цагийн хувьд бол боломжтой л байгаа юм байна да. За маунт авах боломжтой болоод ирсэн. За тэгдаун хийсэ. 2-1 авсан. Хөгөлөнгийн дамирчин Тэнгис. За босоогоос хөлийн авж унгаад 2 навсан. Онооны харьцаа 12 харьцаатай болж ирлээ. Гардны барилд шилжээд барилдаан дэвжээнэ голос гэлсэн. Одоо нэг 40 секундын хугацаа үлдсэн байгаа. За ангирын барилдсан дээрс татаад өндөр ирэнгүүт нь шууд өсгөн дээрс нь татаж свифер хичих гээд байна. За ангирын барилдсан зөрүүл татаад хоёр талдаа зөрүүлээд боохмгийн хөлбөр шилжиж байна. Гарт өчцөө. За гарыг бол тэнийдээ татсан байсан. Харааха одоо мэхэн бол гүйцэд өсгөж чадсангүй. За ангирын барилдсан сэлж ятах гээл. За ингээ барилдаан цаг дуусчих юм байна. Гарода Актемийн дамирчин Джеймсон Америк зүйлсэн иргэн. За ингээ 37 кг хэмжээнд өрсөлдөгч байснаар аврагын алтан медалийн төлөө барилдах хэрэгтэй болж байна. За Бразил улсаас гаралтай Бразилийн жижигцүү бүхэн Монгол улсын аврагчлар бол тэмцсэн. За одоо 2 дахь өдрөө үргэлжлэн явж байна. Өнөөдөр бол одоо хүүгүүдийн жил сүрийн аврагууд тодорно. За 37 кг жингийн энэ 41 кг жингийн барилдаа эхэлчихэж байгаа юм байна. Жуниор 11-аас 12. Тэгээд Т1-гээд 13-аас 14 насны ангиллал байдаг. За тэгээд Juvenile Infant тэгээд одоо насаараа өөр. За 41 кг жингийн барилдаа Мөнхбат Руслан Гүсенов нарын барилдаан. Энэ бол жуниор буюу 11-ээс 12 насны ангиллын 41 кг жингийн ихний барилдаан байгаа. Мондо Вижичигийн Мөнхбат, Байкал жижигцүүгийн Руслан Гүсенов. За энэ жинд бол 6 бүх барилдсан. 41 кг жинд. За боохмгийн хөлбөр шилжсэн Руслан Гүсенов маунт аваад 4-1 аваад боохмгийн хөлбөр шилжсэн байна. За ямартаач барьцыг бол задлаад хамгаалсан. Онооны харьцаа 4 тгийн харьцаатай байгаа. Руслан Гүсенов гард автсан, гардны байрлалтай.
За гурвалжин болтны барьц руу шилжих гээд Орос улсын төвшин Бүсэнов. За гурвалжин болтныхаа барьцыг аваад тулгуур хөлийнх нь өсгөн дээрээс нь татаад эргүүлэх гээд дутсан. За боол орсон гэж үзсэн юм байна. За ингээд Орос улсын тамирчин Руслан Гүсянов өрсөлдөгчөө ялж байна. За ингэснээр шилдэг 4 шалгарч үлдэж байгаа. За Руслан Гүсянов өрсөлдөгчөө яллаа. За одоо Амгаланбаатар төгөлдөр нар барилдана. Монголын Жүд Академи Амгаланбаатар шинэ одрах жижигцүүгийн төгөлдөр нар барилдана. За насны ангиллыг танилцуулахад бол Инфант буюу 2008-аас 2009 онд төрсөн. За тэгээд жуниор буюу 6-аас 7 онд төрсөн. За 4-өөс 5 он буюу Тэн. За тэгээд 2-оос 3 онд төрсөн буюу Жувенле, 2001 онд төрсөн буюу Идөлт гэсэн ийм насны ангиллалтай жижигцүүгийн спорт. Өсвөрийн насны ангиллал энэ бол Инфант, Жуниор, Тэн, Жувенле, Идөлт гэсэн одоо өсвөрийн ийм 6 насны ангиллалаар тэгээд Youth буюу нөгөө бүр бага насны ангил гэсэн 7 насны ангиллаар явагдаж байгаа. Яг өсвөрийн насны барилдаанууд маань бол за Хүсэл Эрдэнэ Тэнгис нарын барилдаа гэлцэн. Тэнгис 2 оноотой гартчиг хэлбэр шилжсэн. Хүсэл Эрдэнэ өрсөлдөгчөө гартчиг гэхээр ялж байна. За энэ бол 34 кг хэмжээний хөрөлдөөн байлаа. За одоо 41 кг хэмжээний барилдаа үргэлжлэн явагдана. 13-аас 14 насны ангиллын 41 кг хэмжээний барилдаан. За улаан талаас Амгаланбаатар, Монголын Жүд Академи тамирчин хөвгт талаас шинэ одрах дивизионы төгөлдөр 2 хэн барилдаа хэлсэн. За нэг зүүн өмөркөө дутуудсан хөнтөрж суйлаад дутсан. Хагтлаас гарч ирэлж байгаа төгөлдөр. За ялсан шилдэг 4 шалгарна. За баруун хөмөрсөн хөмрөө дутуудсан. За тейкдауны 2 оноо авсан хөлөнгийн тамирчин төгөлдөр дамжаад маунт авах боломжтой байсан. 4 оноо авсан, маунт аваад 4 оноо авсан. Боохмгийн хөлбөр шилжсэн, боосон. За яг болтын сарваных нь үеийн дээрээс нь татааслахчлаа. Сарван дээрээс нь татаасалгацсан. Эргээ гард авсан, хамгаалтанд автсан байна. Яг бүдүүн гойроо жигээд хамгаалтсан. Ингрийн барьцаа хатгаад бүдүүн гойроо жигээд хамгаалтсан. Гарднаас гарахаа тойроод дутуудсан төгөлдөр. За толгойг нь жиж рүүгээ нааж баглаад хамгаалаад за өнөө найрцаа 6 тэг хайрцаатай байна. Төгөлдөр барилдааныг гүшүүчилж байгаа. Монголын Жүд Академи Амгаланбаатар шинэ одрах жижигцүүгийн тамирчин төгөлдөр нарын барилдаан.
За төгөлдрийн хувьд ингээд 6 аваад хамгаалчлаа да. За Swift эргээд 2 оноогоо авнаа. За нэмээд Mount-ны 4 оноо авсан. Оноо бүр 12 болсон. 12 тэгээ харьцаатай. За хамгаалж өрөлдөд ингээд төгөлдрийг эхний тургуулаад орсон. За Ангри барьцаа тагсан Ингэр шилний барьцтай болсон. Чэж рүүг наагаад за Анги барилдаан цаг дуусч байна. За Ангиснэр 41 кг-ийн жигийн барилдаанд хөгтлөөс гарч өрөлдсөн төгөлдөр өсөлтөгч яснаа шилдэг 4 шалгарч үлдлээ. Харангураас 14 насны ангиллын за 37 кг-ийн жингийн аварга алтан медальтай хөрөлдөнд дэвжин дээр хэлсэн. За аваргын төлөв хөрөлдөнд улаан талаас Батнасан. За энэ 41 кг-ийн жингийн барилдаан байгаа юм байна. Орос улбанаас дамжин Руслан Гүсенов. За Наранбаатар Монголын жүжиг академийн дамжин Наранбаатар нарын барилдаан 41 кг-ийн жингийн барилдаан. кг-ийн жингийн барилдаан. За энэ хоёр үхий одоо ялсан нь бол аварга алтан медальтай барилга хэрэгтэй болно гэсэн үг. За энэ барилдааны дараа 38 кг-ийн жингийн аваргын төлөв хөрөлдөө явагдана. За Ангри барьцаа шууд боосон Наранбаатар Монголын жүжиг академийн Наранбаатар Ангри барьцсан дээрс боосон Руслан Гүсенов гар тавсан хамгаалтанд орцсон ахаа боосон хоёр талдаа ээлжиж боогод байна. Ингэр зөрүүлж одоо ээлжиж боогод байна. За ахаа шууд болт руугаа шилжээ барилдаа гэсэн хоёр талдаа ээлжиж боогод байна. За гар буюу хамгаалтаа авчихсан Руслан Гүсенов. За шууд гар 40 мөгийн хөдөлмөрлөл рүү шилжсэн. Зүгээр Ингрийн барьснаа сайн хатгаад зай баг өгсөн учраас өчигмөгийн хөдөлмөрлөлд орсонгүй. Наранбаатар ахаад өтсөн. За өчигмөг амжилттай болсон гэж ялтыг өглөө. Орос улбануусын дамжин Руслан Гүсенов ялтыг авч байна. За ингэснээр аварга алтан медальтай барилга хэрэгтэй боллоо Гүсенов. За Хөвгүүдийн 13-аас 14 насны ангиллын шар бүсний 37 кг-ийн жингийн аваргын төлөв хөрөлтөө үзэгчтэй. Улаан талаас Мондо Бижиж академийн тамирчин Батнасан, хөх талаас Гарууд академийн тамирчин Америкийн эцэг улсын иргэн Джеймсон Коусэн. За шууд гард нь шилжсэн, өмдөн дээр сатгсан, өсгөө хатгцсан. За хэвлэр үнжигээд
За тойроод гардыг задлаад сайд контрол хийгээд контрол сайд хийгээд оног аваад маунт аваад за барилдаа нэг бол илтийлүүрч 7-ыг болцсон. За шууд баглаа чижрэ баглаа дамжаад гарт чингийн үлбэр шууд шилжсэн. За Мондо Бижижектэмийн тамирчин Батнаас өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар ялснаар аваргалт медалийн болцыг хангаж байна. 2019 оны Жижитсу бүхий улсын аврагчлал тэмцээний алтан медалийн эзэн болж байна. Жижитсу бүхийн улсын авраг болж байна. Өсвөрийн 13-аас 14 насны ангиллын 37 кг-ын улсын авраг боллоо. Мондо Бижижектэмийн тамирчин Батнасан. За одоо 41 кг-ын жингийн барилдаан залгаад явна. За Мони Поло буюу 2 дахь дивизионы дараагийн барилдаан улаан талаас шинэ удрах Жижитсу клубын тамирчин төгөлдрөх хулангаас сүлд спорт орны Дашчамц ялсан аврагын төлөө ялагдсан 3 дугаар өрийн төлөө барилдана. Ийм эрхтэй болно. За Дашчамц төгөлдөр толгойн ургалаа мөшгөө дутуудсан, ард нь гарсан, маунт аваад хоош нь татсан. Хоёр рол авсан. За англи барьцгаад за ангир дээрсэн зүгд өндөг босоод ирсэн. За гардыг задлаад сайд контрол хийгээд гард пас хийгээ 3 оноо авсан. Сайд контрол буюу бие хажуудлаас дарсан. За одоо толгойн талаас дарж байна. Одоо найрцаа 3-2 хайрцаатай болсон. За идэхгүй барилж ингээд эхний идэвэн жирсэн. Дашчамцад. Оноо найрцаа 3-2 хайрцаатай байгаа. Оноо найрцаа 3-2 41 кг-ын жингийн барилдаан. Дараагийн барилдаан 38 кг-ын жингийн барилдаан. Шинэ удрахын мөнгө бол Байкал Жижитсу клубын тамирчин Адил Газею. За 38 кг-ын жин Шарсны англи 38 кг-ын жин байгаа. За насны хувьд бол 15-16 болчихж байгаа. За дахиад шууд дарж хавраад нааж хавраад 2 ног авсан. Тэгдаун. За гардыг задлаад тойроод сайд контрол 3 оноо авсан. Оноо найрцаа 5 тэг. За одоо эндээс байрлалыг солихгүй бол оноо нэмж авах бол хэцүү.
За одоо шууд Маунт тим нь Yon Bailey гэсэн мэхийн хөлбөр рүү шилжих боломжтой. За эхлээд хамгаалтанд хөдийг хамгаалтанд авсан. Эргээд за Маунт авсан 4 оноо. Онооны харьцаа 9-г боллоо. Маунт 4 оноо авсан. Онооны харьцаа 9-г. Барилдааны цаг дуусахад 7 минут 10 секунд хугацаа үлдсэн байгаа. За дэлгэзээ юу зүүн гараараа өмдөн дээр сатчихсан. 3 дэлхэд гардыг салгах гээд байна. Маунтыг. За нэмж 4 оноо авсан. Бүр 16 боллоо. Онооны харьцаа 16 тэгээ харьцаатай байна. Барилдааны цаг дуусахад 35 секундын хугацаа үлдсэн. За одоогийн байдлаар барилдааны хөшөөчж байна. За гэхдээ 16 онооны зөрүү гэдэг бол бас яг шийдсэн мэхэд бол ойрхон л доо. Цэвэр хожих боломжтой. За тэгээд бага хугацаанд их олон оноо авах боломжтой учраас $16 тэгээ хайцаатай байгаа онооны харьцаа. Одоогийн байдлаар хинхэн активгүй, эдвэнжгүй явж байгаа. За ингээ барилдааны цаг дусснаар улаан талаас гарч ирэлтсэн шинэ ударгач Жижитсу клубын тамирч мөнх бол өрсөлдөгч байлаа. 38 кг-ын жин. За өнөөдөр бол одоо хөвгүүдийн өсвөрийн 7 насны ангиллын одоо барилдаанд явагдаж байгаа. За тэгээд 7 нас дотроо одоо тус бүртийн бүсний болон жингийн ангиллалтай. За өнөөдөр бол нийт 300 гаруй одоо өсвөрийн хөвгүүд өрсөлдөж байна. За өчигдөр Жижитсу бүхийн 2019 оны улсын авралт тэмцээн Masters. За тэгээд насан туршид насан турш дотроо цагаан, хар, хөх бор purple буюу ягаан усны ангиллын аваргууд тодорсон. За мөн одоо октийн жингийн аваргууд тодорсон байгаа. За өнөөдөр одоо хөвгүүдийн жингийн аваргууд шилдэггүй тодорсноор Жижитсу бүхийн улсын авралт тэмцээн маань өндөрлөн. За Жижитсугийн спорт маань анх бол ерөнхийдөө Бразилийн Жижитсу Бразилаас үүсэлтэй. За гэхдээ энэ яг Бразилийн Жижитсу Мицуя Майда гэдэг Жигүрү Канагийн шав одоо жудоки спортыг орон даяар хөгжүүлэхээр одоо зорж байсан энэ хүн маань Бразил улсад очиод тэгээ Бразилийн Жижитсу бүхтэй танилцаад улмаар одоо Бразилийн Жижитсу бүхийг дэлхийн дээр хөгжүүлсэн. За Монгол улсад бол хөгжөөд 11 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол Монголын Жижитсу бүхийн тамирчид бол одоо насны дэлхийн авралт тэмцээнээс олон арга алтан мөнгө медалийг хүртсэн. За улмаар 2018 оны Индонезийн Жакарта болон Палембинд болсон Азийн спортын наадам Жижитсу бүх анхудаага ороход Азийн спортын наадмаас хүрээлэн медалийг хүртсэн. Цогхүүгийн хувьд бол хүрээлэн медалийг хүртсэн юм сайхан амжилтыг үзүүлээд байгаа. За тэгээд Улаанбаатар Про Жижитсу олон улсын тэмцээнийг 2 жил амжилттай хорондоо зохион байгуулсан. 17 оны 7 сард 18 оны одоо сүүлээр зохион байгуулсан. За тэгээд Азийн авралт тэмцээний зохион байгуулсан. Ингээд олон сайхан тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулад байгаа. Монголын Жижитсу бүхий холбоо өнгөрсөн жилд 10 жилийн ойн хүрээнд олон том арга хэмжээндээ зохион байгуулсан. За ингээ хоёрынхоо барилдааны тайлбар руу оръё. 41 кг-ын жингийн барилдаан Наранбаатар төгөлдөр Монголын жудо академи Наранбаатар шинэ ударгач Жижитсугийн төгөлдөр нарын барилдаан. За эдвэнж авж байна. Хөгөлөнгийн тамирчин төгөлдөр эдвэнж авсан. За 41 кг жингийн хүрлэн далны төлөв барилдаа үзэгчтэй. Ялсан хүрлэн дал хүртэн. За гардыг задлцсан байна. Наранбаатар сайд контрол.
найрцаа 4 тэг болж ирсэн. Төгөлдөр 4 оноотой. За Маунт авсан. Нэмээд 4 оноо авсан. Наранбаатар 4 оноо авж байна. Онооны харьцаа 4-4 харьцаатай боллоо. 1 минутын хугацаа үлдсэн. За одоогийн байдлаар бол төгөлдөр хожиж байгаа. Ягаад гэвэл төгөлдөр нэг идэвхтэй барилдааны эдвэнчтэй байгаа. Онооны харьцаа 4-4 болж ирсэн. 4-4 болж ойртсон. 4 тэгээс 4-4 боллоо. За 3 оноо. Контрол сайд. Ихвийн хажуудлаас дарсан. 7-4 болгож оноогоо холдуулж байна. Наранбаатар. За онооны харьцаа 7-4. Барилдааны цаг дуусахад 2 секундын хугацаа алдсан. За ингээд цаг дуусчин 41 кг хэмжээнд хүрэл медалийг Наранбаатар өртөж байгаа үзэгчтэй. Хөвгүүдийн 11-ээс 12 насны ангиллалын хүрэл медалийн эзэн тодорлоо. За дараагийн барилдаа үзэгчтэй. Энэ бол 38 кг хэмжээний барилдаан. Тин буюу 13-аас 14 насны ангиллалын 38 кг хэмжээний барилдаан. За Баруун Арагийн Тэмүүжин Улаантлаас за Огтлоос Борнуур дэвжээний Төвшин далайн нарын барилдаан үргэлжлэн өгж байгаа үзэгчтэй. Заагаар 40 км хөлбөрлөөр шилжчихсэн байна. Заагаар татсан. Заагаар тэнийгэг байгаа. Гар тэнийх юм бол шууд за гарт нийс учраас хялтыг өглөө. За ингээд Тэмүүж өрсөлдөгчөө ялснаар дараагийн барилданд барилга хэрэгтэй болж байна да. За энэ 42 кг хэмжээний барилдаан юм байна. Тин буюу 13-аас 14 насны ангиллалын 48 кг хэмжээний барилдаан. За Асумиго клубын тамирчин Даваа Сүрэн Улаантлаас. За Мондо Бижижэгтэй тамирчин Оюун гэрэл Хөгтлөөс барилдаж байна. За улаан бүстэй бол Асумиго клубын тамирчин Даваа Сүрэн. За босоогоос тейктаун буюу өрсөлдөгчийн оноогоо 3 секунд дээр нь тогтж үлдсэн гээд 2 оноо авсан. 2 тэгээ харьцаагаар барилдааны өгшүүлж эхэллээ. За дамжаад тойроод гардыг залах гэсэн боловч гарданд оруулчлаа. Хамгаалтсан. Гард буюу хамгаалтанд авсан. Гардыг залахгаа тойроод дутсан. Өндийгөө 2 улан дээр босоод өрсөлдөгчөө бутаа босоод ирсэн. За барилдаан дивжэнээс гарсан гэж үзэж байгаа шиг байна. За сая яг ямар барьц байрлалтай байсан тэр байрлалаас дивжэний голоос барилдааныг үргэлжлүүлээ явуулна. 2 гар ингэрийн барьц аваад ингэр зөрүүлээд боосон. Даваа Сүрэн. Ахаа боосон. За хөлийн яг жагталцсан хөлийн сарван дээрээс нь салгаад гарт төчөх мэхийн хөлбөр шилжээд гартацсан. За Мондо Бижижиг оюун гэрэл ялтыг өгөх байхаа тийх байх. За сая шууд гарт төчөх мэхийн хөлбөрөөр өрсөлдөгчөө ялж байна. За энэ 38 кг хэмжээний барилдаан уу. Та 41 кг хэмжээний барилдаан байна үзэгчтэй. 11-аас 12 насны ангиллалын 41 кг хэмжээний барилдаан Руслан Гисенов. Улаанбаатараас гарч ирж байгаа улаан бүстэй Оросод Бонсын тамирчин. За Хөгтлөөс гарч ирж байгаа Сүлж спорт орны тамирчин Дашчимц нарын барилдаан.
За бүр өндийгөө гаргаад ирсэн Sixtrade байдаг. Руслан Гүсэнов 2 ингрийн зөрүүлж чадгаа зүгдээд байгаа. Өвдгөн дээр нь дараад 2 өвдгөн дээр нь зэрэг дараа Sixtrade гардыг задлах гад үдсэн. Гард задарч өгдөггүй дээ. За 2 гараа ингрийнхаа барьцыг яг зөрүүлж чадах чадаагаад байна. За өвдгөн дээр дарсан 2 өвдгөн дээр дараад барьцыг задлах гад үдсэн. Одоогийн байдлаар хинхэн ноноогүй барил дээр үргэлжлээ явагдаж байгаа. За зөрүүлээд татсан бас ингрийн барьцыг задлаад барьцыг тавиулаад за хитрхи хоошоо ухарж гიშгэх юм бол өсгөн дээрээс нь татаад SVF хэрэгжих боломжтой. Тийм учраас том болгоомжтой л одоо барилдмаар байна. За дахиад 2 ингэр дээрээс нь татаад бярлахад гаргаад ирсэн. За яг хөлийн гიშгэгдэл алдах юм бол зүгээр өсгөн дээрээс нь татаж хойш нь бөксөрөө суулгачих гээд байгаа. Руслан Гүсэнов. За мэдээж одоо Орос улсын тамирчид бол одоо ур чадварын хувьд үнэхээр өндөр. За тэр дундаа яг одоо үндсэн жижигцүүгэн бий хөвтэй барилдааны ур чадвар техник өндөртэй. За гардыг задлсан. Гард задлаад контрол сай ихвиний хажуудаас нь дарсан 3 оноо. Онооны харьцаа 3-д харьцаатай болж ирсэн. Барилдааны хөшөөж ихтэй дээ. За шууд За эрсдэлч ингээ цагаас өмнө одоо яллаа. Хүчинхээр ялж байна. Хоёрын хатан дээр суурилсан арга мэхээр өрсөлдөгчөө ялан дийлэн гэсэн юм утгатай Японоос гаралтай ийм спорт байгаа. Монгол орнд хөгжиж 11 жилийн хугацаа өнгөрсөн байна. За анхны улсын аврагчдын хугацаанд 2010 онд болж исэн. Тэр бол ерөөсөө насан туршид англи дээр болж исэн. Шууд гарч ирээд итсэн итээд хойш нь бөксөрөн суулгаад тейктауны 2-1 авсан. За харин Адил Газиев дамжаа шууд боохмын хөдөлмөр шилжээд дамжаад маунт авцсан. 4 оноо авчлаа. Онооны харьцаа 4-2 болоо холдоо явцсан. Шууд боосон. 2 гараа холбоо бооцсон. Яа, SVP хэрэгсэн. Байрлалаа солиод. Онооны харьцаа 4-2 харьцаатай байгаа даа. За ихлээр эргээд гарданд оруулсан. За гарда бүр чагтаад авчлаа. 2 ингрээ зөрүүлээд гисэн. За их баг шаардлагатай байгаа юм да. Гард чигмгийн хөдөлмөр шилжсэн. Гардтан гутан зүгээр гараа хөнгөн салгаад авчлаа. Гардын задлаад гард пас хийсэн. 3 оноогоо авсан. 5-4 болж оноо ойртлоо. 5-4 болж барилдааны гүшүүжилж гисэн. За барилдааны цаг дуусах бол 1 минут 30 секундын хугацаа үлдчихсэн байгаа юм байна. Тойроод байна. За одоо эндээс байрлалаа солихгүй бол одоо нэмж оноо авахд бол хэцүү. Барилыг заавалч солих шаардлагатай. За тэгжиж нэмж оноо аавна. За яг толгорын тойрохгууд нь нөгөө тойроод байгаа хөлийнх нь яг өвдгөн дээрээс нь хатгаад хоригж барьчаад байгаа даа. За маунтны барьц авсан. Хараахан оноо салах бол болоогүй. Маунт бол яг өрсөлдөгчөө ерөөсө 100% тийм хөдөлгөөнгүй байлгаж буюу 100% илүү байдалтай болж маунтыг аавна. За энэ дээр зүгээр неон байл би хөвлий дээр өвдгөлж болно. Яха 3 он авсан. Гард нь эргэж гарданд ороод дахиад гард пас хийгээд сайд контрол авсан учраас онооны харьцаа 8-4 болоод холдчихлоо.
За барилдааны цаг дуусах бол одоо нэг 25 секундын хугацаа үлдчихсэн байна да. 25 секунд. За одоо актив торгуул юм байхгүй учраас үндсэн хугацаанд бол ингээд хамгаалаад барилдсан ч юм болохоор болж байна. За одоо энэ хамгаалтнаас хатад хэцүү болчихлоо л доо. Адил Газиев, Байкал Жижигцүү клубын намарчин. За ингээд хөвгүүдийн тэн буюу 13-аас 14 насны ангиллын шар өсний 38 кг хэмжээнд хүрэлэн далны төлөв барилдаанд хөх талаас гарч өрөлдсөн. Сэлэнг аймгийн Баян голсон буюу Бараан хороо клубын намарчин Тэмүүжин өрсөлдөгч яллаа. Баруун хараа хотын намарчин Инкмэн. Өргөл медалийг Игшэв дожны намарчин Оюн болдог. За дараагийн барилдаа үзэгчтэй 42 кг хэмжээний барилдаа. За шууд тэг давн нэгэд 2-1 авсан. Хутлаас хажуулж байгаа Шинэхүү. Шинэ удрагч Жижигцүү клубын намарчин Шинэхүү. За улаан талаас бол Монголын жүдо академийн тамирчин Инкмэнд нар барилдаж байна. Шинэхүү Инкмэнд нарын барилдаан. За Жижигцүү бүх 2 оноо авдаг 3 үндсэн техниктэй 1 оноо 3 оноо авдаг 1 техниктэй 4 оноо авдаг 2 үндсэн техниктэй. За тэгэхээр онооны илтэй байдлаар бол өрсөлдөгчөө ялах юм тохиолдол бол байхгүй. За Онооны харьцаа 2 тгийн харьцаатай байна. За Улаанбаатарын тамирчин Хөгөлөнгийн тамирчин Шинэхүү барилдааныг шүүжиж байгаа. За маунт авах боломжтой ард нь гарцсан. За маунтныхаа 4 оног авч шүүгч 4 оногийн заасан. Онооны харьцаа 6 тгийн харьцаатай болж ирлээ. Зургаатыг. За боохомгийн үлбэр шилжиж байна. За одоо 56 кг 62 84 гэс одоо хүн жингийн барилдаанууд бидний хүлээж байгаа. Хөнгөн жингийн барилдаанд бол үндсэндээ ингээд өндрүүлж байна. Боохомгийн үлбэр шилжсэн. За шүүгчл тун саарж байна да. Хоёр талд нь гарч харж байна. За боол орцсон баг магадлалтай юм байна да. Царай нь хүрэнтээд. За боол орсон гэж үзсэн. За ингээд хөвгүүдийн 42 кг хэмжээний барилдаанд хөх талаас гарч ирэлтсэн. Шинэ удрагч Жижигцүү клубын тамирчин Саранбаярын Шинэхүү өрсөлдөгч яллаа. За өнөөдрийн 2 дугаар хэмжээнд болж байгаа зарим барилдаануудаар ер нь бол Оросын холбооны улсын ер нь баг тамирчдаас нэлээд хэдэн медальтангууд төрж байна. За мөн одоо шагнад ордог ёслолын үйл ажиллагаа энэ барилдаануудтай хамт үргэлжлсээр байна спортын төв ордонд. За тэгээд жилийн жилд одоо Монгол улсад болж байгаа олон улсын тэмцээн болон улсын аврагчлал тэмцээнд Оросын холбооны улс САС за энэ Байкал Жижигцүү за тэгээ Стрила Жижигцүү клубын тамирчдад ихээр ирж оролцдог. Энэ жил бас яг уламжлал ёсоор оролцож байна. Тэгээд эдгээр тамирчид бас нэг ах トゥ тамирчид нэлээд байд юм билээ. Оросын тамирчдын хувьд бол за ер нь одоо Жижигцүүг одоо гэр бүлэрээ одоо энэ спортоор хичээлдэг ийм л одоо үр зүрх харагдаад байна. Ер нь одоо тийм гэр бүлийн найз нөхдийн энэ спортч юм шиг. Ер нь нэг хүн Жижигцүү рүү орчих юм бол тэгээд найз нөхдөө гэр бүлээ ингээл аваад орчдөг. Яагаад гэх юм бол нөгөө энэ спорт өөрөө маш одоо хүний сонирхолтой татдаг. Сонирхолтой. Нэг талаасаа би хамгаалах урлагч юм шиг хэрнээ. Нөгөө талаасаа ёс зүй тухайн одоо хүнд бол одоо Жижигцүүгээс авах юм маш их биш үү дээ. Хамгийн гол юм өрсөлдөж хүндлэх. Жижигцүү бүхний нэг том зарчим байгаа. Би энэ хэрхэвч гэмтэж болохгүй. Одоо энэ дээр бол сая өсвөр насны тамирчдаар бол тэр чутгаас шүүгчд ерөөхдөө бол
Болтны барьц өчигний барьц оронгуутал салгах чад байгаа. Ягаад гэвэл нэг багцны хүмүүс учраас самаагүй биений татаа бэлтээчихгүй гэсэн юм байдаг учраас насан туршидын хувьд ер нь өөртөө бие биенээ бэртээ одоо бие биенээ хамгийн их одоо хүндэлдэг тамирчдууд ер нь жижигцүүгийн энэ тамирчд байдаг. Тэгээ нөгөө талаасаа одоо яг дэлхийн одоо бизнесийн шоу бизнесийн хамгийн том номер 1 одоо сенсац болчиход байгаа MMA буюу те мөн Тулааны спорт UFC гэдэг энэ зэрэг спортын гол тамирчдын бэлтгэлийн суурь нь жижигцүү болчихсон. Тэгээ нөгөө Тулааны спортын үндсэн хоёр сур буюу Тулаан нэгдэл нь жижигцүү гэсэн юм хоёр хэсэгт хаваагчаад байна шүү дээ. Өрсөлдөгчөө ялдаг буюу Тулааны хүн цөхөлтөөр унагадаг. Нөгөөх нь болохоор өчтөг боодог. Энэ маань болохоор жижигцүү суурьтай юм болчиход байгаа. За тэгээ жижигцүүгийн спорт өөрөө нөгөө бүх насныхын хичээлэх боломжтой. Тэгээд дээр нь энэ насны ангиллаар одоо өсвөрийн насны ангил гэхэд 7 ангилаад өгсөн байгаа шүү дээ. 5-аас 6, 5-аас 6, 7-оос 8 гэдэг ингээ ангилаад өгсөн. 7 ангилаад өгсөн. Тэгээд нас тус бүртээ бүсний ангилалтай. Цагаан, шар, улбар шар гэдэг хичээлцдийн тоогоор ингээ ангилаад өгсөн учраас амжилт гаргахад нэгдүгээр амар тэгээ бүх насныхан хамрагдах боломжтой. За хоёрдугаар гэх юм бол энэ спорт маань бусад спортын бэртлэгийн багтай хамгийн багтай. Ягаад гэх нөгөө хэвтэй барилдаар зөнхөлдөг ийм учраас айхтар одоо савлт байхгүй тийм ээ. Тэгээд одоо тийм учраас тархины одоо юу гэдэг тийм ээ. Тарих за тэгээд одоо бус бэртэл гэмт тийм байхгүй. Ер нь энэ дээр сая түүхэн дээр бол байна шүү дээ тийм ээ. Жудогоос юугээр ялгаатай юм бэ гэж жижигцүү. Ер нь хэвтэй байрлал шийдвүчгсэн. Энэ одоо энэ түүхэн дээрээс харахад Грейсигийн гэр бүлийн хамгийн баггүй Хөлио гэдэг залуу маш их одоо тийм юу байж бие султай залуу. Тэгээд ахнаар нь одоо энэ спорт хичээлийг хоригддаг байж. Ягаад гэх юм бол чи одоо тэнцвэрээ олж чадахгүй энэ бол тэнцвэрийн спортоо гэд хоригддаг байсан. Тэгтэл манай хүн одоо олон жил одоо ахнарынхаа барилдааныг харж явж байгаад энэ одоо хэвтэй байрлал шийдвүүлсэн. Хэвтэй байрлалын энэ барилдааны хамгаалтын барилдаан хэвтэйгээс барилддаг энэ арга замыг Хөлио өөрөө санаачилж нээгээд тэгээ өөрөө тэрүүгээр барилдаад гайхалтай өндөр амжилтанд хүрсэн. Тэгээд нөгөө одоо өнөөдрийн манай улсад Монгол улсын аврагчлал тэмцээн зохион байгуулж байгаа Барзил жижигцүүгийн үүсэл маань тэндээс гарч ирээд тэгээд нөгөө Японы Мицуя Маэда гэдэг хүн маань дэлхийн нийтээр түгээгээд тэгээд энэ спорт ингээд богино хэмжээнд хөгжиж байгаа юм. Азийн спортын наадамд орцсон. Одоо тэгэхээр ерөөсө хамгийн ойрхон зүйл Олимпиад бол тун ойрхон байгаа. За энэ барилдаан бол финалийн барилдаан байна. Хин ялсан одоо аврагын алтан медалийг хүртэх ийм хариуцлагатай чухал Тулаан барилдаан байна. За ингээ 38 кг-ын жингийн шар усны ангиллын аваргаалтын медаль барилдааг хэлж байгаа юм байна үзэгчтэй. За урдуураа нэг хөнтрөөд дутуудсан төвшинлээ. За жижигцүүгийн спортод бол босоогоос мэх авах ганцхан тохиолдол байгаа. Тэр нь босоогоос өрсөлдөгч ямар нэгэн мэх хийж унагахдаа яг тэр байрлалаараа буюу дээр нь 3 секунд тогтох ёстой. Тэгсэн тохиолдолд тейкдаун буюу 2 он аавна. За шууд Ингрийн барьцан дээрээс өсөр татаад гард авсан. Мөнхөлдөө хувьд л гард хамгаалт авсан. За Ингэр зөрүүлээд боохом хөвөлбөр рүү шилжчихсэн байна. Төвшинлээ. За эсрэгээрээ Мөнхөлдөө хувьд бол гар шилжүүлээд шилэн дээрээс нэг атгаад дутуудсан. За шахсаар байгаа боочлоо доо. За зайгаа одоо баг байлгах гэж одоо их л хичээлээ тэгээд яаж ч болсонгүй барьцаа их л аваалдсан байсан баг. За яг саяны план дээрээс бол зүгээр гарын байрлал тийм нарийн бол харагдсангүй. Гэхдээ их л одоо лав барьц авцсан байсан юм байна да. За тийм буюу 13-аас 14 насны ангиллын цагаан бүсний 42 кг-ын жингэн барилдаан улаан талаас Арангаа аймгийн тамирчин Азбаатар хөх талаас Баруун Арагийн төр баяр нарын барилдаа гисэ. Арангаа Азбаатар Баруун Арагийн төр баяр. За шууд чигээ тэндээсээ дамжаад гарт чихмхийн хөлбөр шилжих гэсэн хараахан амжилттай болсонгүй. За хин бүсэн дээрээс өндөгөө босоод ирсэн. Улаан бүстэй цагаан гэдэг барилдаа тамирчин бол Арангаа Азбаатар. За хавраад өмсөөд за босоогоос үнэндээ сайн ажиллаж байна. За дамжаад чирж гудтаад гий тайлагдсан. За ард нь гараад мааван тавх боломжтой. За эдгээр оноо бол салааг байгаа. Ард нь бол гарцсан.
Маунт авч 4 оноо авсан. За Маунт буюу ингээд сармаа татах. Манайхны одоо яг хил зэнснээр бол сармаа татаа 4 оноогоо авчихсан байна да. За дамжаа боохомгийн үлбэр шилжих гэсэн ги тайлагдсан байгаа. За ерөнхий барилдад дивжинээс гарсан. За одоо бол шүүгч одоо хувцсыг засуулаад, гигийн засуулаад бүсийг одоо гэж бүслүүлээд барилдааныг үргэлжлүүлэх ёстой. За тэгсэнгүүгээр шууд одоо хоёрын барилдааныг үргэлжлүүлэхээр болж байна. За хэвтэй барилдаанаас дивжинээс гарсан тохиолдолд бол яг ямар барилдалтай гарсан бэ? Түүнээс нь шалтгаалаад яг дивжины голоос тэр барилдалтай үргэлжлүүлдэг. За боохомгийн үлбэрч хилцсэндээ гар хийвгүй лав орцсон болов гэж харагдаад байна. За барьцаасаа ялдчихлаа. Сарван дээрээс нь татаа барьцаас салгачих шиг боллоо. Анааны харьцаа бол 4-ийн харьцаатай байгаа. Сармаа татсан. Сармаа татах буюу маунт. За одоо болтны барьцаа сулраад ирсэн. За гард аваад хамгаалтаа аваад. За гардын зүгээр яг хоёр өвдөгнийх нь үдэн дээр дараад хөдрөөгөө шувтарч салгаад тэндээсээ дамжиж гард пас хийгээд 3 оноо авсан. Дамжаад маунт авсан. Маунтны оноо хараахан авч амжсангүй. Гэхдээ одоо оноо авахд хамгийн төгсөн мэхийн оролдогоос учраас Идвэнж өгсөн. Эргээд Свиф хэрэгсэн. Азбаатар. За гэхдээ Азбаатарын хувьд бол оноо авч чадаагүй. Одоо эндээс гардын задлах юм бол оноогоо нэмэх боломжтой. Сүүлийн 40 секундын хугацаа үлдсэн. За Наранбаатарын төр 2, Баруурагийн төр 2-ийн хувьд бол 2 Идвэнжтэй явж байгаа. Идвэнж гэдэг маань бол одоо оноо тэнцэн тохиолдолд хамгийн их Идвэнжтэй нь ялна. Ийм одоо бас барилдааны нэг идэвхийг харуулсан үнэлгээ бол Идвэнж. За эргээд Азбаатар. За Свиф хэрэгцэн дээ. Цагийн төгсгөл дээр Свиф эргүүлж 2 нь алдлаа да. 5 секунд дутуу байна. 4-3-аар хожиж явсан. Тэгээд яа. За ястаа нөгөө гартаа байсан хожлыг 5 секундэд алдчихлаа. 4-ийн харьцаатаа хушуучилж явсан. Тэгээд тэндээсээ гарда задлуулж 3 оноо алдаад тэгээд цаг дуусч байгаа 5 секунд дутуу байхад Свиф эргэж ахад 2 оноо нэмээд алдчихлаа. За ингээ онооны харьцаа 5-4 харьцаатай. Хөх талаас гарч өрөлдсөн Баруурагийн төр 2 Харанга Азбаатарыг ялж байна. 42 кг жингийн барилдаа. За дараагийн барилдаа үзэгчтэй. Хөвгүүдийн тин буюу 13-аас 14 насны ангиллын 42 кг жингийн дараагийн барилдаа улаан талаас Мондовижижи клубын тамирчин Оюун Гэрэл, хөх талаас Шинэ Бадрагчи жижиг клубын тамирчин Шинэхүү. За ерхэн барилдаа гэсэн. За хөлийн аваад дамжаад голлоо дараа авсан. Тектаун хийж 2-1 авсан. Шинэхүү 2-1 авсан сая. Хөлийн аваад дамжиж голлож дайраад өрсөлдөгчөө унгаад улмаар одоо яг тэр барил дээр 3 секунд тогтсон учраас 2-1 авлаа. За яг энэ гардны барилдалтай дивжинс гарсан учраас хоёрын барилдааныг дивжин голоос үргэлжлүүлж байна. За энэ гард гэдэг маань яг жижигцүү бүхийн үндсэн хамгаалалт. За өргөө дөндөлгөө гараад ирсэн. За дан ингрээр боохомгийн үлбэр шилжсэндээ бярдаад байна. Шинэхүүгийн хувьд яад ч одоо барилгаж боож байна. За болт ороод ирэнгүүт нь өөрөө одоо зөрж өчигмхийн оролт руу шилжээд гарт нь
За ястай нэг хурдтай хурд гүцэмгүй юм барилдаан боллоо. Хин хинээс нь гоё мэх хөлбөр орж ирлээ. Эхлээд боосон. Шинэхүү боосон. Тэгээ шинэхүүг боонгууд нөгөө боолтын задлах гад өчөөд барилдаа одоо барьц барилдаа өөрчлөгдөх явцад шинэхүү эргээд шууд гарт очих мэх хөлбөрд нөгөө сул зайгийн сул хамгаалтыг ашиглаад гарт очиод ингээ өрсөлдөгч ялжлаа. За одоо бол үндсэндээ нөгөө бага насны ангилал ёд тэгээд нөгөө 5-аас 6, 7-оос 8, 9-оос 10, 11-аас 12 ингээд ерөнхийдөө дуусж байгаа. Одоо дунд буюу 13-аас 14, 15-аас 16, 17 гэсэн насны ангиллын барилдаанууд явагдаж байна 3 дэвжин дээр. За хөх талаас төр баяр, улаан талаас анх баяр гарч ирсэн байна. За хоёр баярын барилдаан ямар болох нь вэ? Үдээ харцгаая. За 42 кг хамжингийн за төр баяр анх 2. За 3 оноо авцсан. 3 оноо гэр нь авцсан баха. Суудаж ушгаад. За дахиад 4 онооч бүр авах боломжтой болоод ирлээ. За 4 оноо. За нэмээд бүр 6 оноотой болсон байна. За төр баярын хувьд одоо дээдлэлтэн барилтаа барилдаж байгаа. Цагаан гүйтэй, цагаан бүстэй тамирчин бол төр баяр. За цагаан гүйтэй хэрнээ доотлолтнуудаа барилтаа барилдаж болдож байгаа. Улаан бүстэй тамирчин бол анх баяр. Та хүмүүс ялгаарай. Бүсээр ялгагдсан шүү. Улаан бүстэй тамирчин бол улаан талаас гарч барилдаж байгаа гэсэн үг. Эсрэг талын цагаан юм уу, зинхэр, хар бүстэй тамирчин бол хөх талаас гарч барилдаж байгаа гэсэн үг. За барилдааны цагаан хараад төр баярын хувьд бол хашир тамирчин байна өө. За цагаан бүсний 42 кг жингийн цагаан бүсний ангиллын барилдаа. Улаан болж байна. За жудоогоос нэг ялгаатай зүйл нь юм хэвтээгээс одоо юм барилдаа үргэлж идэг. Гол одоо бас барилдаанууд нэвтээд үргэлж идэг учраас гол оноо авах техник тактикууд нь хэвтээгээс байдаг учраас ялгарх гол онцлог нь бол тэр. За Монгол улсын одоо жижигцүүгийн холбоо 2007 оны 11 дугаар сарын 14-ний өдөр албан ёсны одоо холбоо болж байгуулагдсан юм түүхтэй. Тэр цагаас л хойш одоо спортын төв ордон олон газар бэлтгэл сургалт хийсэн тамирчдын дунд Монгол улсын хамрах шалралт тэмцээнийг зохион байгуулж ирсэн. За Монголын тамирчдууд 2008 оноос эхлэн олон улсын томоохон тэмцээн оролдоонд оролцож ирсэн түүхтэй. За ингээд 2008, 2019, 2009, 2010 онуудад одоо жижигцүүгийн анх дагштуулах Даштава, Ягмар Дорж, Болд Эрдэнэ гэсэн одоо тамирчид маань амжилттай оролцож томоохон тэмцээн оролдоонд эх орныхоо нэрийг гаргаж эхэлсэн. За Монгол улсын чин одхон хүрт одоо жижигцүү бүхээрс барилдаж мастер ангилалд Америкт болсон олон улсын нийлээ тэмцээнд ч одоо төрүүлж байсан ийм түүхтэй. За тэгээ Монголын тамирчид ганц одоо Америкийн нөхцөлтгүй Япон улс бүгд найрамдах Хятад ард улс гээд олон орон зохион байгуулагдсан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. За төр баяр 6 тэгээ харьцаатай оноогоо илтав байдлаар ялт байгуулж байна. За төр баярын хувьд одоо ер нь одоо санаачлалыг гартаа авсан. Ингээд амжилттай барилдаж ялтай боллоо. За цэнхэр гийтэй улаан бүстэй тамирчин бол хангал. За шар бүстэй цагаан гийтэй тамирчин бол мөнх эрдэнэ байгаа. За докторш бэртэй байна. Бэртэй тамирчин байна шүү. Мөнх эрдэнэ тус маш бэртэй юм байна. Мундаг бэртэй юм байна. Зүгээр Ингрийн баг өрөөсөн барьсан дээрээс докторч дөрөв хөллүүлээд уршин гудтаад бүтүүлчихэж байна. За нэг яг сайхан суугдаа шидэхтэн. За энэ хоёр оноо. За хангалаа явд бас
За мөнгөрний 2 оноогоо автсан. За нэмж 2 оноогоо авч байна. За одоо Маамт байрлал шилжлээ. Ахад нэмээд 4 оноо авчлаа. За ингээд 9-ийн харьцаатай болж байна. За 56 кг хэмжингийн бриллианууд. За 56 кг хэмжингийн бриллиан өгдөж байна. За Дорноговын тамирчин хангаллаан талаас за шинэ ударга жижигсүү клубын тамирчин мөнгө Эрдэнэ талаас барилдаж байгаа. За мөнгө Эрдэнэ хувьд одоо 9 оноотой барилдааг өгшүүчилж байна. За Маунтны байрлал автсан. За одоо яг энэ барьц байрлал дээрээсээ өрсөлдөгчөө одоо их нөхцөл байдлын хориглоод хамгаалах юм бол бас торгуул ирнэ. За тэгээд эхний актив сануулга 2 дахь актив 1 оноо, дараагийнх нь 3 дахь сургуулиуд ирэхээр 2 оноо ингээ өвчдөг. За ингээ 2 ихэн барилдааны цаг дуусахад 1 минут 6 секунд үлдсэн. За Пайтхогоор 2 ихэн барилдаа ахи үргэлжлээ явагдсан. Онны харьцаа 9-ийн харьцаатай байгаа. За баруун гарын гэрээ барьцтай 100 гар ханцуу атгахчихсан. За хангал нэг дотор нь хагалж шиглүүд дуудсан. За өмнөөс нь шахаад босоо үрсэн, босоо үрээд тэндээсээ дамжаад нэг хагалж шиглөөд ханцун дээрээс нь хагалж гудтаад. За Маунт авах боломжтой болсон доо. Ардан тойроо гарах гэсэн чадсангүй, ахаа тойрсон. Тойронгууд нь хөлийн нэг шүүрээд дуудсан. За шагаан дээрээс натгаад. За дамжаад шууд боохмгийн үлбэр шилжсэн. За ингээ өрсөлдөгчөө ялж байна. Хөгтлөөс гарч өрөлдсөн. Шинэ удрах жижигсүү клубын тамирчин мөнгө Эрдэнэ өрсөлдөгчөө яллаа. Бүгчүүд маань өрсөлдөж байгаа. Нийт 7 насны ангилалд өрсөлдөж байгаа. За 3 дивжин дээр барилдаануудад зэрэг үргэлжлээ өгж байна. За одоо энэ 42 кг хэмжингийн барилдаа өгж байна үзэгчтэй. Хөвгүүдийн 42. Оюун гэрэл анх 2 нарын барилдаан. За 56 кг хэмжээнд бол их олон бүх байгаа. 13-аас 14 насны 56 кг хэмжээнд бол одоо 20 гаруй бүх өрсөлдөж байна өнөөдөр. За одоо бас хамгийн олон бүх өрсөлдөж байгаа жингүүд бол хөвгүүдийн 56, 38, 34 кг хэмжээнд бол их олон бүх өрсөлдлөө. За 42 кг хэмжингийн хүрлэн талын төлөв барилдаа энэ. Мондо Бижижи актемийн тамирчин оюун гэрэл улаан талаас хөх талаас Мондо Бижижигийн анх 2. За нэг одоо клубын 2 тамирч орондоо хүрлэн талын төлөв өрсөлдөж байна. За хинхэн оноо аваагүй байгаа. Одоогийн байдлаар анх 2 давуу талтай болчихсон барилдаа үргэлжилж байна. Да яг барьц байрлалын хувьд бол за оноо бол аргаан салаагүй. Яг тэр зүүлийн өвдгөөр хашаад хамгаалсан байгаа. За гард авчлаа. Хамгаалт авчлаа. За онооны харьцаа 2 тгийн харьцаатай анх 2 барилдааг шүүчилж байна. За түрүү одоо Дивжэнс гарахтаа барилдаа ямар барилдаа байсан
тэр байрлалаас барилдаа үргэлжлэн явагдана. За анх хоёр бол гард авцсан байсан. Анх хоёр гард аваад хамгаалтын байралтай. За яг ийм байрлалаас барилдаа Дивжинс гарсан учраас одоо яг Дивжин голоос барилдаа яг өмнөх барьц байрлалаараа үргэлжлэн явагдаж байна. За нэг гараар шууд боохомхийн хөлбөр шилжсэн Бярдад боосон. За өвдгөн дээр дараад гард буй хамгаалтыг задлах гэж дутсан оюун гэрэл Монде Бижиж Актеми 2 тамирчин хүрлэн даллал өрсөлдөж байна. За яг чэйж рүү тулаад зайгаа аваад гардыг задлахсан ханцуун дээрээс натгачаад зуурчаад өрсөлдөгчдөө боломжийг бол нэг олгохгүй байгаад байна. Анх хоёр. За мэдээж одоо оноогоор уршуулж байгаа хүний хувьд бол иймэрхүү хамгаалтын барилдаа хийх нь бол зөөс нэрэг. За жагталсан хөлийн яг шилбэн дээр дараад баруун хөлийн шилбэн дээр дараад яг өвдөгний үеийн дээр нь дараад барьцыг задлах гэж оролдож байна. Гард хараахан задрахгүй байна. Сайн хамгаалт авсан байна да. За ямар тач хөлийн жагтыг бол салгасан тэгээ эргээ жагталчлаа. За тэр зүүн гарны барьцыг их сайн хааж барилдаж байна. Энэ одоо өөрт нь бас ялд авчрах гол төсөл болцоо болж байна л да. Өрсөлдөгч яг тэр ханцуун дээрээс нь дарж атгачаад зөв хамгаалт хийгээ барилдаад байна. Онон хайрцаа 2 тгээ хайрцаатай барилдааны цаг дуусж байна. За хамцуун дээрээс атгсан гэж сануулсан гэхдээ оноо илүү байсан учраас анх хоёр өрсөлдөгчөө ялж хүрлэмдалын эзэн боллоо. За жижигцүү бүхий спорт бол яг шилдэг дөрв төлдөж цааш барилдах хэрэгтэй болдог учраас ер нь 1-2 дугаар тойрогт хожигдсон тохиолдолд бол медальт барин шалгарах боломжгүй шууд хасагдаа явчихна. За тийм учраас шилдэг дөрв үлдтлээ бол одоо ялагдах хэрэг байхгүй юм. Одоо журмаар явдаг. За хоёр бүхэн барилдаа эхэлсэн. Буян догтох шинэ зөрөг. Даян шонхор дивжээний буян догтох. Сэлэнг аймгийн 5 ан дивжээний шинэ зөрөг. За шууд боолт мэхэр өрсөлдөгчөө яллаа. Тэг 5-ны 2 нь аваад боохомгийн хөлбөр шилжээд өрсөлдөгчөө ялж байна. За тун шалгамгаа хугацаанд өрсөлдөгчөө болоо шинэ зөрөг. 56 кг жигийн дараагийн барилдаа үзэгчтэй Сэлэнг аймгийн Сандсан буюу зүүн хараагийн Лууку улаанаас Борнуур дивжээний Сэвжид угуулангаас эхэлсэн. За шууд Лууку кард буюу хамгаалт аваад барилдаа эхэлсэнтэй. За шууд эхний торгуул ирж байна. За 20 дэмхий хөвлөлт хийсэн учраас Луукуд эхний торгуул буюу актив ирлээ. За хинхэн дан ингрийн барьцтай барилдаа үргэлжлэн явж байна. Сугдсан баруун сугдангууд нь шууд жигээд дутуудсан. За баруун сугдаад хөндөрж мушгаад за дамжиж ард нь гарч маан 5-4 он авлаа. За боохомгийн хөлбөр шилжиж байна. Боолт нь шилжсэн. За барь царин жоохон хангалтгүй болчлоо. За боолтыг шууд задлаад толгой шижиж гаргаад задлцсан. Оноо найрцаа 4 тгээ хайрцаатай 2 тгээ хайрцаатай байгаа юм байна үзэгчтэй. За маунтын оноо гэж үзээгүй Тэгтауны 2 оноогод 2 оноо өгсөн юм байна. За Сэвжид ингэр зөрүүлээд боохомгийн хөлбөр шилжсэн. За баруун гараар дан ингэрийн барьцаар боож энэ. За сая барилдаа Дивжинс гарсан учраас яг ямар барилттай байсан тэр барилдаас нь Дивжин голоос барилдаа үргэлжлэн явагдлаа.
За богом их хөдөлбөрлөө шилжсэн. Ингэр зөрүүлж боох гээд байна. Хоёр ингэр зөрүүлээд татгацсан. За өөрөө зүрж бас ингэрийн барьцсан байгаа байна. За өөрийнхөө барьцыг задлсан. За гард авцсан. Улаанбалгаас гарч ирж байгаа луу хүүл гард авцсан. Гардны барилтаас барилдаа үргэлжилж байсан. За 20 өдөө мэхийн оролдлого хийсэн гээд актив бие торгуул өгж байна. Сэвжтэд за ингээ хин нэг активтэй болсон. За оноо бол луу хүү 2 оноотой барилдааны хөшөөжилж байгаа. Барилдааны цаг дуусахад 45 секундын хугацаа үлдсэн байна. За баруун шилдэ G-гээд дутсан. За зүүн ташаага өгөө зүүн гэрээ аваад баруун хэмцээний барьцтай. За ташааж гээд онгорцсон. Тектауныхаа 2 оноог авсан. Нэмээд 2 оноо авсан. Онооны харьцаа 4 тгээ харьцаатай болоод холдчихсон. 10 секундын хугацаа үлдсэн байгаа одоо. За зурж 9 хэрэгсэн гээд Сэвжтэд 2 оноо өгсөн. Онооны харьцаа 4-2 боллоо. Гэхдээ одоо оноог нөхөх цаг бол үлдсэнгүй. За ингээ барилдааны цаг дуусчих юм байна. Ингээ эрэгтэйчүүдийн хүүгүүдийн 56 кг-ын жингийн барилдаанд улаан талаас гарч ирэлтсэн. Сэлэнг аймгийн Сан цумын дамжин луу хөрсөлтөгч яллаа. За ангиснаа шилдэг 8-д үлдэж байна. За 42 кг-ын жингийн аварга алтан медальтай барилдаан. Шинэ Бадрахын шинэ хүү Барууарагийн төр баяр нарын барилдаан. За Тектаун буюу 2 оноо авсан шинэ хүү. Онооны харьцаа 2 тгээ харьцаатай болж ирсэн. За арднаар маунт авсан, маунтны 4 оноо авсан. За 6 тэг байх хэвээр оноо бол эхлээд Тектаун хийсэн, тэгээд нэг эдвэнж авсан, араас нь маунт авсан. Ингээд нийтдээ онооны харьцаа бол 6 тэг харьцаатай байх хэвээр. Шинэхүү 6 оноотой. За богомгийн үлбэр шилжчихсэн байна. За ингэрийн одоо барьц хэрлав орсон бол доо. За болт авцсан барьцаа шангалаад. За болт бол ерөнхийдөө яг энэ барилаас харахад л орцсон байна да. За болт амжилттай болж шинэ удрах дивжины тамирчин шинэхүү өрсөлдөгчөө ялж 42 кг-ын жин даварга алтан медалийн болцыг хангаж байна. 13-аас 14 насны ангиллалд. За одоо 56 кг-ын жингийн барилдаа ахин үргэлжлэн явагдана. За 56 кг-ын жингийн дараагийн барилдаа. За Оросын улбан улсын Стрела клубын тамирчин Али Антонов улаан талаас, за хөх талаас Борнол дивжийн тамирчин Баасан дурд нарын барилдаа явагдаж байна. За Али Антонов шууд гард нь шилжсэн. Гард авсан, өндөлгөөд бүр чэжэн дээр гаргаад ирсэн, бүсэн дээрээс нь атгсан. За доош нь шигшиж жагаад гардын задлах гэдэг. За гард задрах боломжтой болсон доо шигшээд тун зөв шигшээд. За дамжаад барьцын задлангуудаа арднаараа маунт авах боломжтой. Маунт авч хараахан чадсангүй. Шахаад аравсан 2 барилдаан босоогоос үргэлжилж байна. За хахад
гард нь шилжсэн. Өсрөөд гард авсан. За актив зааж байна. За 20-той юм байна. Мөхийн хөлбөрийн учраас актив юу тургуул заасан. За хоёрхан барилт дахин үргэлжилнэ. Баасан дөрж, Борнуурын баасан дөрж, Орос улс Стрела Актемийн тамирчин Илья Антонов баруун шил атгсан хутгсан тейктауныхаа 2-ыг авсан. За гарт татангууд нь бүр бярдаа гаргаад ирсэн. Ямар эвгүй барьц байрлал үүсвэ. За гарт чиг мөхийн хөлбөр шилжсэн. Гар бол тэнэлгээд татсан байгаа. За одоо харин нөгөө бярдаж гарын гүшид татах яг зайг нөхгүй хамгаалчлаа. Онооны харьцаа 2 тэгээ харьцаатай байгаа. Заагараас л авсан ямартаач эргээ гард нь шилжсэн. Хамгаалтын барилд шилжсэн. За ахаад гарт чигүүд нь яг гарынхаа одоо зөв тал руугаа тойроод хамгаалчлаа. Ахаа гард нь шилжсэн. За эдвэнж авсан Улаанбаатарын тамирчин Илья Антонов. Ахаа гарт чимхий хөлбөр шилжсэн. Заагарын гууд нь шихаад маунт гашихаа дараа авсан. За ухсгээд ингэрэн барьцах гад. Хоёр талдаа одоо ээлжиж ингэр авах гад арай авсан. Дараа эрэнгүүд нэг суугаад өрсөн суужрууд дуудсан. Эргээ гард нь шилжсэн. Гардныхаа үндсэн барил руу ороод хөлөө жагтлаад авцсан. Гарт чих мөхийн хөлбөр рүү шилжих гэж дуудсан. За онооны харьцаа 2 тэгээ харьцаатай байгаа. Ахаа гарт үтсэн дөө. За яста хэдэнч гарт чих мөхийн орлогод шилживдээ. За маун тавцаа 4 оноо. Маун таваад 4 оноо авсан. Онооны харьцаа 6 тэг болж холдсон цаг дуусч байна. За ингээд хөгтлөөс гарч ирэлтсэн Борнуур дэвжээний тамирчин баасан дурж өрсөлдөгч ялж байна. За Орос улс Стрела Актемийн тамирчин Владимир Красинер барилдан. За тэгээд дараагаар нь Будсруу Батэрдэнаар барилдсанаар шилдэг 8 бүхэлдэх юм байна. 56 кг хэмжээнд 2 дугаар дэвжээний барилдаа. За ингээ 2 дугаар дэвжээн дээр Игшив дожооны Наранбаатар Хасамигоотын өсгөрөөд бай. Игшив дожооны Наранбаатар Хасамигоотын өсгөрөөд бай. За толгойг нь ургалаад за сифэр гэж 2-ыг авсан. Хөхөлнгийн тамирч өсгөрөөд бай. За хөдийг гавчаад хамгаалцсан. За онооны харьцаа 2 тэгийн харьцаатай байгаа. 2 минут 5 секундын хугацаа үлдчихсэн байна. 2 минут 5 секундын хугацаа үлдчихсэн байгаа. Онооны харьцаа 2 тэгийн харьцаатай. За хөлнгийн тамирч өсгөрөөд барилдааныг хушуужилж байна. За Наранбаатар гард авцсан хамгаалттай. За ингэж өргөж гаргаж ирж хүчтэй өрсөлдөгчөө дэвжин дээр хайж болохгүй дээ. За энэ шууд хөөгдөх тургуул байд юм болоо даяад юм бол. За хүчтэй өрсөлдөгчөө дэвжин дээр савсан.
гэсэн сануулга өгсөө. За актив байна. Эхний сануулга байна. За дараагийн удаа яг ингэж унах юм бол тэгээд шууд одоо хөөгдөх сургууль өгнө. За дахмаар давхар амсан давхар амаад тейктауныхаа 2 унаг авсан. Оноо найрцаа 4 тэг боллоо. 4 тэг. За гарднаас сугараад ямар тааж гарчихсан. За ард нь гараад за харааха маунт авч чадалгүйгээр барилдаан дивжинс гарчлаа. За оноо найрцаа 4 тэг. За дахмаар давхар амсан. Тейктаун нэгээд 2 нэг авсан. Оноо найрцаа 6 тэг боллоо. За тейктаунаар 6 оноо авж үнэсэндээ. За энэ удаагийн өсвөрийн улсын орчлол тэмцээний тус бүртгүүлсэн тамирчид маань 4 сард Абу Дабид болох одоо World Festival болон за дэлхийн орчлол тэмцээнд оролцох одоо эрхтэй болж байгаа юм байна. За жигээд хавцсан үдийн жигээд гаргацсан. За гард пас 3 оноо. Гард пас хийгээ сайд контрол буюу ихвийн хажуудлаас дараа 3 оноо авсан. 9 тэг боллоо оноо найрцаа. 9 тэг болоод холдчихсон. За цаг бол одоо ингээд дуусч байгаа юм байна. За ингээд 56 кг жингийн барилдаанд хөгтлөөс гарч ирэлцсэн Сумигаут клубын намарч өсгөрөөд өрсөлдөгч байлаа. За дараагийн барилдаанд 56 кг жингийн дараагийн барилдаан. За улаан талаас баруун харагийн мөнгө онх. За мөнгө онх тейктауныгээд 2 нэг авсан. За дамжаа шууд маунт авсан. За маунтны оноог бол одоохондоо өгөөгүй байна. За гард тавцсан, гард хамгаалт тавцсан. За хөгтлөөс Орос улсын улсын Стрела академид амарч Владимир Граси. За гард пас буюу хамгаалтыг задлаа 3 оноо нэмж авсан. Оноо найрцаа 5 тэгэ харьцаа тавлаа. Маунт авсан 4 оноо нэмж авсан. Оноо найрцаа 9 тэг болсон. Тэгээ харьцаатай оноо найрцаа. За ерөнхий барилдаанд дивжинс гарсан гэж үзсэн. За маунтны барилдаа дивжинс гарсан. За эргээ маунтны барилдаа дивжин бас барилдаа үргэлжлээ явагдсан. За одоо хэдийгээр ялж яваа гэсэн яг энэ одоо багалсан байрал дээрээс барилдаа удаа үргэлжлэх юм бол торгуул авна. За мослоо жигээд одоо барьцыг задлах гад явсан Владимир Граси. За ингэр зөрүүлж атгсан. Зөрүүлж атгах гад баруун гарын гэрээ барьцтай болцсон. За баруун гарынхаа барьцыг алдсан байна. Мөнгө онх.
Баруун хараагийн мөнгөн онх. За үндсэндээ л яг энэ одоо барилтаагаар минут гараа ингээ барилтаа үргэлжиллээ. За барьцаа өөрчилж одоо яг барилааны темпийг бол өөрчилж чадахгүй байгаа даа. Владимир Граси. За баруун гар ингэр атгахчихсан. За зүүн гар бол тодорхой яг барьцгүй байгаа даа. Мөнгөн онх. За ингээ хоёрын барилааны цаг дуслахнаар улаан талаас гарч ирэлтсэн баруун хараагийн мөнгөн онх өрсөлдөгчөө яллаа. За 56 кг-ын жингийн 1-р төргийн сүүлийн барилдаан. За улаан талаас Борнол дэвжээний тамирчин Будсран хөгд талаас Даян шонхор дэвжээний Батэрдэн. Борнолын Будсран Даян шонхор дэвжээний Батэрдэн. За шууд жигээд гарт чигмгийн хөлбөрт шилжсэн сая. Будсран. За Батэрдэн өөрөө сөрөөд гарт чигмгийн хөлбөрт шилжсэн боловч зүгээр дагаж иргээд хамгаалчлаа. За ард нь гарсан. Энд дээр шууд сармаад ичих боломжтой юм байгаа юм да. За тэрвээ тоош нь унгаад маунт авах боломжтой байсан гоё барилыг алдлаа да. За одоогийн байдлаар оноо салаагүй барилдаа үргэлжлэе өгж байна. За 20 мгийн хөлбөр хийцээ. За энэ одоо бүр шууд хөөгдөх тургуул авах байхаа. Яг өргөж гаргаж ирээд тэгэнгүүтээ яг биеэрээ зөвхөн хүчтэй унагсангүйгээр яг биеэрээ бүр нэдрээд дээрээс нь унтсан учраас өрсөлдөгчний ялтыг өглөө. За ингээд 20 мг хийсэн гэж одоо шууд хөөгдөх тургуулаар тургуулж байна. За 56 кг-ын жингийн дараагийн барилдаа үзэгчтэй. 56 кг-ын жин. За энэ бол одоо хөрөлн талын шилдэг дөрөв үлдэх барилдаан байгаа. За мөнгө хөрдөн шууд баруун шилдэж хөмрөөд. За ингээ хэвтээ шууд барилдаан хэвтээ барилдаан шилжсэн. За боохмхийн хөлбөрлөө шилжсэн. Ингэрийг тун лав автсан байгаа юм байна да. Ингэрийн барьцыг бол нилээн лав автсан байгаа юм байна. Онооны харьцаа 4-2 болсон. За мөнгө хөрдөн тейкдауны 2 нь авсан. Шин зөрөг маунт авч 4 нь авсан. За ингээ онооны харьцаа 4-2 харьцаатай болж ирсэн. За ялсан нь одоо шилдэг дөрөв шалгарна. Энэ хоёрын. За цаашид одоо медалийн төлөө барилдах боломжтой болж ирнэ гэсэн үг. Онооны харьцаа 4-2 байгаа. За хөл гавчдсан гардны барилттай өвдгөн дээр нь баруун гараараа тулаад нэг жикет тул захаа баруун гараараа тулсан. За зүү хөлөөрөө хөлрүүн жигээд барьцын задлаад маунт авцсан. Онооны харьцаа 6-4 боллоо. Мөнгө хөрдөн барилдааны гүшүүчтад эхэлсэн. Онооны харьцаа 6-4 шууд гард чихэнгийн хөлбөр шилжсэн.
Гар татангууд нь дагаж иргээд хамгаалсан. Их л зөв хамгааллаа да. Гарт өчнгүүт нь дагаж иргээд хамгаалчихсан сая. За хаад хамгаалтыг задлаад гарт өтсөн тэнэлгээ татсан. За дагаад иргэцэн. За ингээд өчигмгээр өсөлтөгч яллаа. За улаан талаас гарч ирэлцсэн. Шинэ удрах жижигсүү клубын тамирч мөнгөрд нь өсөлтөгч ялснаар шилдэг 4 шалгарч үлдэж байна. За 56 кг жингийн дараагийн барилдаан. За хоёрын барилдааны дивжин дээр Азийн эзний наадмын жижигсүү бүхэн алтан медальтай Эрдэнэбаатар шүн явуулж байна. За Сэлэнгэ аймгийн Сандсумын тамирч нь Луухүү Борнуурын Баасан дөрж ялсан шилдэг 4 төлдөн. За Луухүү сугадаад авсан. Сугадаад ташааж гэж тонгороод үлцүүлэн дээр нь хавраад тектауныг 2-1 авсан. Ташаагаа чихээд тонгорсон тулгуур үлэн дээр нь хавраад тектауныг 2-1 авсан. Онооны харьцаа 2-1 харьцаатай боллоо. За маунт авсан. Нэмж 4 оноо авсан. Онооны харьцаа 6 тэг боллоо. За хоёр ингэр зөрүүлээд боохомхи хөлөө шилжих гээд тутуудсан сая. За гарт өчигмгийн хөлбөр шилжсэн. Гарт өчцөө. За техникийн илтав байдлаар өсөлтөгч ялж байна. 56 кг-ын дулаан талаас гарч ирэлцсэн. Сэлэнгэ аймгийн Сандсумын тамирчин Луухүү Өскөрөдийн ямхуу нарын барилдаан. За ялсан одоо шилдэг 4 шалгарна. Улаан талаас Саксомигатын Өскөрөдөө. За ямхуу сугадаад асуулж авраад тектауны 2-1 авсан. За бүсэн дээрээс нь давалж иргээд тутсан. За шууд маунт аваад. Маунт авангууд нь шууд өндөж босч ирээд арагшаа унтсан. За Улаанбаалангийн тамирчин маунтны барилтаа болсон. Гэтэ хараахан оноо бол аваагүй байна. За дамжаа боохомхи хөлбөр шилжсэн. Боосон. Самигат Өскөрөдөө. За маунт 4 оноо авцсан. Онооны харьцаа 4-2 харьцаатай байна. Өскөрөдөө 4 оноотой боохомхи хөлбөр шилжсэн. Боосон. За сая барьсан бас яг суларчих шиг боллоо. За ханцун дээрээс натгаж толгоон гаргаад авцсан. Өчсөө чүгмхи хөлбөр шилжсэн. За таста тун эвгүй өтсөндөө. За ингээд өчгөнхөр өсөлтөгч яллаа. Борнуур дивжины тамирчин ямхүү өрсөлдөгч ялж байна. За ингэснээр шилдэг 4 шалгарлаа. Бараарагийн мөнгө хонх улаан талаас за хөх талаас Борнуур дивжины Будсүр нарын барилдаан. За ялсан сая ялсан.
Нямхүүтэй одоо мөнгө медалийн төлөө барилдах хэрэгтэй болно. Мөнгө хулаанаас Бараарагийн мөнгө хулаанаас Борнуур дивжээний Будс руу хөлнгаас барилдаж байна. За хөлийн аваад өргөж гаргаж ирээд тэг даун хийж 2-1 авсан. Онооны харьцаа 2 тэгээ харьцаатай болсон. За 2-ын барилдаанд дивжээс гарсан гэж үзэн шүүгч. Дивжээний голоос барилдааны өргөлжлүүлэхээр боллоо. За хөлөөн чагтлаад авцсан. За хөлөнгийн дамжин бодсрон кард буюу хамгаалт авчихсан. За яг өсгийг нь гараараа ургалаад татчихсан байна. Яг шагаагаар нь гараараа ургалаад татсан байна. За свиф эргэх боломжтой эргэх гээд дутсан барилдаан босоогоос үргэлжилсэн. Мөнгөн 2 нотоо байгаа шахад татсан. Суганд нь шижээд за суганд нь шижиж шонгодод дараад за гар төчгмөгийн хөдөлбөрлөө шилдсэн өргөө гаргаад ирсэн. Өчиг орцоо. За энэ жингийн ингээд 4 барилдаан дөрүүлээ өчгмөхээр одоо ялагч тодорч байна. Бас их сонирхолтой болж байна. За ингээд хөгтлөөс гарч уралдсан. Борнуур дивжээний Будс руу өрсөлдөж өчгмөхээр цэвэр яснаа шилдэг 4 шалгарч үлдлээ. За энэ 56 кг-ын жингийн хагас медалийн барилдаан мөнгө эрдэнэ луг хүнрийн барилдаан. За ерөнхий хувьд дивжин дээр гараад ирсэн байна. Улаан талаас шинэ ударга жижигцүү клубын дамирчин мөнгө эрдэнэ хөх талаас Сэлэнг аймгийн Санд сумын дамирчин Луухүү. За ялсан аврагын төлөө барилдах хэрэгтэй болно. За сугадаж утгаад дутуудсан. Сугадаж утгаад нэг өвдгөн дээр суугаад өндөгөө босоод ирсэн. За тутам хийнгүүд нь сая нэг мошгох гээд дутуудсан. Мөнгөрдөн. За хонгодож нэдэр дараад Тектауны 2-1 авсан. Маунт авч 4 оноо нэмж авсан. Онооны харьцаа 6 тэгээ харьцаатай болоод илүүрхэд ирсэн. Луухүү. За багомгийн хэлбэрлэлөө шилжсэн. Ингэр зөрүүлж багах гот дутсан. Мобис дивжээ орж ирсэн. Асамлоо клубын тоноо өрсөж явж байна. Оноо Истралда клубын Сэрвэгийн Улаантлаас. За өргөд гаргаад ирсэн. Өргөж гарч ирээд шигссэн. За гар төчгмөгийн хэлбэрлэлөө шилжсэн. Гараа алдчихлаа. Яг хамцууны өдөр дээрээс татсан байсан. Барьцаа алдчихлаа. За тэр барьц одоо хэрвээ байжсэн бол барилдааны одоо цагаас өмнө дуусах боломжтой байлаа да. За эргээ Маунт алдцсан. Онооны харьцаа 6-4 тун сонирхолтой болж байна. Маунт алдсан сая. Ахаа Маунт авах боломжтой да. Босоо. За баах мэхэр цэвэр яллаа. За ялж яваад харин тун хаахрамжгүй барилдаа үзүүлчлээ дээ. Сэлэнг аймгийн Санд сумын дамирчин Луухүү илүүргэж явсан. За ингээд шинэ ударч зүгд байна ч мөнгө хөрдөн төслөгч ялснаар аврагын төлөө барилдах хэрэгтэй боллоо. Андре Улаанаас шинэ ударга дивжээний Бацар класс
Гренландын Георги улаанлаас асуургоо төлөвийн толгой бүгдээс илэрээ. За одоо дивжин дээр Борнуур дивжиний тамирчин Нямхүү улаан талаас, Борнуур дивжиний тамирчин Будсрүүх талаас за ялсан аваргын төлөө ялагдсан хүрэл медалийн төлөө барилгах хэрэгтэй болно. 56 кг-ын жинд. Сяныг дасуулж аврах гад тутсан Нямхүү. За бахмхий хэлбэр шилжсэн бооцоо. За болд орцсон харагдаж байна да. За яг энэндээс харахад бол болд орцсон л харагдаад байна. За одоо бүр процент авчруулаад татсан. Процент авчруулаад татсан. За одоо болд орцсон байна да. Болд орцсон харагдаад байна. За маунт. За маунт руу авцсан. Боохомгийн хөлбөр шилжээ. Тэндээсээ дамжиж маунт аваад. За 1 минут 26 секундын барилтаа үлдсэн. За болтыг амжилттай болсон гэж тооцсон болоо да. За тийм байна. Болт амжилттай болсон гэж тооцсноор Нямхүү өрсөлдөгч яллаа. Борнуур дивжиний тамирчин